Оройн төргөө үзэгчтэй TV-ийн project нэвтрүүлэг шинэхэн зочноо уулзуул шинэ төслийн талаар ярилцахад бэлэн боллоо. Өнөөдрийн бидний өрсөн зочин артист Мучи зөв дуудснаа. Зөв дуудсан. За нэвтрүүлэгтээ урьж харилцуулж байгаад баярлалаа. Тэгээд та бүхэндээ бас өнөөдрийн мэндийг хүргэе. Нэвтрүүлгийн нэрний хувьд бол айгүй гоё нэртэй юм байна. Тэгээд би яг амьдралаа төсөл гэж бодвол одоо яг төслийнхаа эхний бүлэг маань одоо ингээ хаагтаад хоёр дахь бүлэг рүү орж байгаа юм шиг юу надад санагдчихж байгаа. Одоо эхний хэсэг нь яг 10 жилээ төгсөөд их сургуулаа төгсөөд тий яг юм одоо цаашдаа юу хийж амьдрах вэ гэдэг яг тэр сонголтын дээр ирээд тэг яг өөрийнхөө яг хүссэн замыг сонгож явж байгаа буюу яг миний төсөл гэвэл дуу хөгжимд өөрийгөө зориулж өөрийнхөө ер нь яг хүсснээрээ эргээд харахад харамсахгүй яг хий гэсэнүүдээ ингээд бүгдийг ингээд хийсэн амьдраасаа гэж би айгүй хүсдэг. Тийм болохоор яг энэ зүйлийг эхлүүлээд явж байгаа гэж харж байна. Намаар яривал нэг оршил хэсэг маань дуусаад одоо яг ингээд нэг шинэ амьдралын нэг ихний хуудсуудыг нээж гинэ гэж харж байна. Тэгэхээр мөгчим мөчи болсон тэр төсөл ер нь яаж эхэлсэн юм бэ? Окей. Би болохоор бас ингэж бодд юм аа. Нөгөө ээж аавын онооч өгсөн нэр нь ингээд яг мөгчин. Тэгээд ингээд явж байгаад яг мөгчин гэдэг хүний бүтээсэн хүн нь мөчи. Тий. Одоо ингээд би яг ийм юм хийх ёстой байна. Би энэ нь дуртай байна. Энэ зүйл ингээд яг юм илүү надад таашаалтай санагдаж ингээд яг юм өөрийнхөө одоо миний бүтээсэн хүн нь ингээд яг мөчи яг ийм хүн л болохыг ер нь жоохондоо хүсдэг байсан. Тэгээд тэр хүнийг өөрөө багаар бүтээгээ явж байгаа. Тийм тэгээд яг би бодохдоо хүн яг өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийж эхэлсэн цагаас ахуулаад яг ингээд амар гоё ингээд тийм хууц нэгддэг юм байна. Тийм амьдрал арай өөрөөр гоёор болж эхэлдэг юм байна гэж ер нь айгу мэдрээд явж байгаа гэх юм уу. Тийм. Одоо мөчи гэл яг энэ төсөл эхлэхэд одоо ингээд за ингээд нэрнээс өсвөлээл за яг хамгийн анхны уран бүтээл хийхээс өсвөлээл бас нэг юм шатараатай үйл явцуд болно шүү дээ. Яг ингээд 10 жилийн ч юм уу тэр жоох охины төсөөлөхөр энд нь сэтгэл зүрхт нэг юм гал байгаад шүү дээ. Нэг уран бүтээлч болъё гэсэн. Гэхдээ тэр мөрөөдөл нөгөө нэг юм бодит болоход хүнээс бас хэцүү шаарддаг шүү дээ. Яаж бодит болгож ихний алхмаа хийв? За юу бас би чинь яг цэцэрлэгээс ахуулаад 10 жилээ төгслөлийг урлагийн үзлэгт ордог дуулдаг хүүхэд байж байгаа. Урлагийн үзлэг хүүхэд. Урлагийн үзлэгийн гоцлолтой очны хүүхэдсэн. Тэгээд яг 10 жилээ төгсөөд эхнийхээ дууг хий гэж юу бодож исэн. Тэгээд азар манай ангид бас бит хийдэг төв 18 гээд найзтайгаа биний ангид сурдаг байсан. Тэгээд найз маань ая хийгээд тэгээд тэрэн дээр юу ч эхнийхээ өөрийнхөө дууг хийж үтсэн. Тэгээд яг өмнө нь дандаа хүний зохиосон дууг дуулж явхад нэг өөр мэдрэмж авдаг байсан. Зөвхөн дуулж чаддаг юм байна гэдгийг мэдчихсэн. Тэгээд яг өөрөө дуу зохиосон дуугаа дуулаад ирэхэд болол шал өөр мэдрэмж авчихсан. Тэгээд тэр дуугаа ингээд олон хүний өмнө дуулахад яг надтай адилхан миний дууг ойлгоод мэдрээд тэр дуун дээр ингээд нэг юм цагийг гоё enjoy хийж байгааг хараад окей энэ яг миний хийх ёстой юм байна гэж тухайн үед амар тийм гоё ихтгэл авчихсан. Тэгээд яг мөчи гэсэн нэрний хувьд болохоор намайг чин зоргийн мөгчин гэдэг. Тэгээд миний нэрний эхний хоёр хэсэг болон аавын маань нэрний эхний хоёр хэсгийг нийлүүлээд мөгчин чин зориг гэдгийг нийлүүлээд мөчи болгоцсон байхгүй. Нөө эрхчлөө хүснэ би гэл яг энэ доол ялтчгал мөчийг хүмүүс таниулсан. Тэгээ энэ төслийн бас нэрийн утас бас уран бүтээл шүү дээ. Тэгэхээр энэ уран бүтээл хийж их явцад те хийд болох бах ч юм уу те энэ хүмүүс яаж хүрэх бол гэсэн тийм төсөөлөл хэр их байсан. Тэгээ хүмүүс ингээд нөгөө өөрийнх нь уран бүтээлийг хийд олгож ингэж одоо хүлээж авч яхад бас ямар санагдчихсан. За энэ дууг би яг үндэ анх хийхдээ ерөөс хит болно гэж бодоагүй. Тухайн үед яг надад амар хүчтэй мэдрэгдэжсэн мэдрэмжэл би ер нь дуу болгосон. Тэг яг энэ дууг яг зохиож бий болгож байгаа хэвчээ яг Оросд оюутан энгийн нэг амьдралын хэмнэлтэйдэг хичээлдээ яваал гэртээ ирээл яг л юм энгийн тэгээд нэг
нэг юм дуу хөгж маячдаггүй эрхчлөөгүй мэдрэмж авдаг байсан. Тэгэл яг тэр үед надад амар юм мэдрэгчсэн мэдрэмжээр яг энэ дуугаа хийгээл яг тухайн үед хийт болохгүй юм дээрөөсө бодоогүй зүгээр л яг би мэдрэмж мэдэрч байгаа энийгээ дуу болгох чи гэл хөргийж бодчихсан зүйл маань байсан. Тэгэл цацагдаал нэг ганц 2 сар болоод гинт айгу бүүн болчоор нь би бас баярлалаа шүү дээ мэдээж хийсэн юм маань ингээ хүмүүс төрчээр тэгээд нөгөө талаас хүмүүсээс адилхан ер нь ингэж эрх чөлөө хүсдэг юм байна те яг миний мэдэрч байгааг бас айгу олон хүмүүсээс мэдэрч явдаг байсан юм байна. Одоо яг энэ тухай бас өмнө дуулагдсан тийм дуу байдгүй болохоор ингээд олон хүмүүст бас хүрлээ дээ гэж өөр бас бодсон. Нөгөө Only Woman гэдэг шиг одоо мөчигийн дуунууд надад нэг тийм өнгө аясыг мэдрүүлдэг аахгүй юу? Ер нь бол Marilyn Monroe байна. За тэр Good Vibes лөө. Тийм Good Vibes. За тэгээд одоо эрх чөлөө хүснэ гэд ер нь ингээд дууныхаа өгнүүдээ өөрөө бичдэг. Тийм. За тэгэхээр нэг юм хувь уран бүтээлчийн яг нийгэмд ч юм уу хүмүүст хэлэх гэсэн үзэл санаа өөрийнх нь тэр агуулга нь бас яваад байна шүү дээ. Яг энэ уран бүтээлүүдээ юу шингээж юуг одоо илэрхийлээд байна. За би яг дуунуудаа дараа нь сонсоод ингээ утгыг бодсон чинь яг л ийм лээ. Яг эрх чөлөөтэй өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гарт тэгээд ингээд итгэл найдвараа байнга ингээд сэтгэлдээ ингээ авч яваа өнгөрснийг ингээд мартах хэрэгтэй. Хэцүү зүйлээ явуулаад яг ингээд амьдрал дандаа урагшаа харж амьдраасай тий. Тэг ийм залуу насаа хамгийн гой өнгөрөө хүсэгээд яг ийм утгуудыг л өөр талаас нь өөр үг хэл ашиглаж ер нь дуулдаг юм билээ. Тийм. Яг гол философи л яг тийм байлээ. Магадгүй тэр философиг хүмүүст хүргэе гэж бодсон зүйл нь хувь мөнгөчнгийн өөрийнх нь одоо туулсан ч юм уу те өөрийнх нь тэр дотор байдаг одоо инэр хүн гэж ярьдаг ш. Тэрнтэй нь холбогддог. Харин яг тийм шиг байгаамаа. Тэгэн би өөрөө ч мдээгүй байхдаа яг ийм тийм зүйлүүдийн тухай ингээд дуулдаг гэхээр яг би өөрөө их тэгж амьдрах гэж хичээдэг байхгүй ингээд ямар ч юм хэцүү ингээд одоо хүнд дурсамжуудыг өөртөө тийхгүй тэгэл ингээл яг гоё өөрийнхөөрөө аз жаргалтай нэг юм гоё итгэл найдвараа хизээж битээ алтаасай яг тийм амьдрах гэж өөрөө хичээдэг тэгэл тийм бодлыг байнга тээж явдаг ингээ хүн чинь ая сонсоод үг бичих гингүүд яг л нөгөө боддог юм л бичигдчихдээ юм шиг байгаа. Тийм яг л тэгж бодсон. Одоо уран бүтээлүүд нь Оросд сурж байгаа үед нь хийх нь одоо хийгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нөө гэр бүлээсээ жоохон тусдаа өөр улс оронд тэгэл оюутны амьдрал гээл тэр үеийн сэтгэл зүйнүүд бас нэлээд нөлөөсөн баг. Тийм. Би угаасаа нөгөө ганцаараа байхдаа л их гоё үгээ бичиж чаддаг. Тэгээд ганцаараа байхаар юмыг гаднаас нь ингээд ачиглаад өөрийнхөө амьдралыг дотроо ингээд өөрөө байгаас биш 3 дахь хүний нүднээс ажиглангуутай амар олон юм надад харагддаг, мэдрэгддэг. Тэрийгээ ингээд анализ хийж дууны үг мөгээ бичдэг байсан. Одоо яг ганцаараа байх үедээ тэгээд юу л юм бэлээ. Ганцаараа байгаад ирэхэр чинь ээж автайгаа хамт байхад бол ингээл хариуцлагаа ингээл хамтдаа хуваагаал өдөрт нийгмийн харилцаанд ээж авчтайгаа ингээл байдаг байсан. Яг тэнцээ ганцаараа болохоор бүх юм ингээд шал өөр болол илүү өөртөөгөө ярилцаал нэг юм би яг яах амьдрах хэвээр ямар хүн одоо юу мэдэрч байгаа ганцаарч үед ийм мэдэрдэг юм байна. Ийм байна, тийм байна гэл яг өөрийнхөө нэг өдөрт ногцсон тэр цаг хугацаанд яг ганцаараа л тулж өнгөрч байгаа болохоор яг илүү уран бүтээл хийхэд их түлхэц нэмэр болсон. Тэгэхдээ өөрийгөө мэдрэхтэй. Өөрийгөө мэдрэхэд айгүй их бас юмыг харах үндэсгтэй ирчихсэн бас айгүй их өөрчлөгдсөн ганцаараа хугацаанд. Оросд дипломатын чиглэлээр те одоо сургуульд явсан охин нь тэндээс уран бүтээл хийгээл ингээл цацаал те. Тэгэл ингээл явхад гэрийнхэн хэр хүлээж авсан. За гэрийнхэн болохоор миний охинчны үндсэн мэрэгчлэл чинь өөр шүү. Чи ингээд гадаад харилцааны яамд ажиллах хүн шүү гэж намайг тэгэж хартдаг гэсэн байхгүй юу? Дуу бол зүгээр ингээд чиний хобби, зүгээр ингээд хобби төвшөндөө ингээд миний охин юм ингээд хийж нэг ингээд сүртэй дэмждэггүй, тэгтээ ницаадгүй. Яг тийм байсан. Гэтэ жоохон болгоомжилдаг. Тийм. Тэгээд би яг сургуулаа төгсч ирээд надад нэг юу байсан. Хавар төгсч ирээд зун нь ингээд нав ингээд ажилд орох юм ээ тийм гэдэг жирэмд хэлэнгүүт нь за надаа ингээд 9 сар хүртэл хугацаа өгчхөө. Тэгээд би яг тэр хугацаанд
дуугаа ингээд хийгээд ингээд дуудлалтынхаа ажлуудыг аваад одоо энэ зүйлийг яагаад зүв бэ гэдгийг бээж хоёртой ингээд нотлсон ингээ 2 сар ингээд өнгөрч байгаа байхгүй. Тэгэл яг ээж хоёроос үр дүнгийн ингээ хараад тэгэл окей миний ах яг үнэхээр яг энэ зүйлээр өөрийгөө ингээ авч явах чадамжтай юм байна. Өөрөө ч одоо энэ ажил хийхдээ амар юм жаргалтай байдгийм байна гэл тэгээд би ернийх юм хэлэхгүйгээр ээж хоёртой ингээд хийгээд үзүүлээд харуулсан чинь одоо бол амар дэмждэг. Миний охин ийм дуу одоо хийх юм уу? Миний охин тоглолтууд нь яаж хийж юм гэл айгуу тэгж дэмждэг болсон. Наа чи ямар гоё үгүй те. Би хэлэхгүйгээр надаа хугацаа өгч хийгээд харуулсан. Тэгээд бас гэрийнхэн айлгаад дэмжсэн. Магадгүй үнэхээр мэдээж өөр хүүхэд нь ээж авдаа би энэ мэрэгчлэр амьдралаа авч явж чадна гэдгээ бас харуулна гэдэг чинь их чухал шүү дээ. Одоо бол тэгээд ингээд өмнө бол нэг юм 2 салаа замын уулзуур гэдэг шиг ингээд сонголтон дээр зогссон ба штэ. Одоо бол шийдсэн нэг талтаа бүр. Тий, одоо л нэг талтаа шийдсэн. Тий. Тэгээд юу гэж бодсоо одоо мэдээж бас 5 жилийн мэрэгчлэрээ сурцсан болохоор ингээд огт амьдралд ингээд хэрэгжихгүй юм гэж байхгүй л дээ. Яг ингээд өөрийнхөө дуугаа одоо олон улсад гаргах яг тэр зүйл дээр одоо яг төвлөрч бодож ажиллаж байгаа гэх юм уу. Тийм яг ингээд мэрэгчлж байгаа олон улсын харилцаа чинь ингээд одоо бус дэлхийн бүх орнуудтай ингээд сайхан харилцаатай хэрнээсээ яг өөрийнхөө ингээд улс их оронд илүү ингээд хэрэгтэй тал шийдвэр гаргадаг. Ер нь тийм одоо мэрэгчл шүү дээ. Яг тийм болохоор тэр одоо мэрэгчлээ яг өөрийнхөө дуутайгаа хослуулад тийм өөрийнхөө дууг олон улсад гаргах яг тийм ер нь бодолтой одоо ажиллаж явж байгаа. Бас нэг хүний сурсан бүх зүйл нэг амьдралд хэрэг болдог гэдэг шиг бас яг ингээд сонсон чи бас нэрээ ингэж бас уйлдаж харуулах гоё юм байна гэж бодлоо. Тэгэхээр ээж аав гиснээс ингээд нэг одоо түрүү чи ингээд ээж өөрт хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр мэдээж ээж өөртөө хүлээн зөвшөөрөгдөх тэр мэдрэмж их гоё байсан баг. Дээрээс нь өнөөдрийг мөчийг бүтээхэд тэр гэр бүлийн хүмүүжил тэр ээж хоёрын хэлсэн үг гээд одоо хүртэл ингэж баримтлагдаг зүйл нь юу байна вэ? Юу байдаг? Болохоор надаа яг нэг юм ярьчихсан. Бурхан ингээ хүнд даах ингээд ачааг ингээд дүүрүүлдэг. Тэгээ ингээд миний охин хэрвээ чамд чи нэг уулын ингээ ориглыг харсан. Тэгснэ ингээ чи ингээд тийшээ дааж гаршгүй ингээд том ачаатай байвал ингээд чамайг дааж гарч чадна гэж бодсон болохоор л тийм ачаа өгсөн байгаа. Тийм учраас чамд ингээд байгаа тэр зовлон бэрхшээл саа дотор юунд ч битгий бууж өг. Ингээд чи ингээ харсан ингээ оргилдоо хурж чадна л гэж бодсон бол миний охин заавал хүрнэ. Ингээд надад амар тийм гоё итгэлийг өгдөг. Тэгээ манай ээж болохоор бараг өдөр болгон л надад ер нь ингээд сургаал айлдаг. Гэтэ хамгийн гол нь юу байдаг? Миний охин даруухан байх хэрэгтэй. Өөрийгөө ингээд дарах хэрэгтэй. Ингээд хэдийн ингээ хүн амжилттай ч юмд бол бүтэж одоо явчлаа гэхэд төдий хэмжээний эрсдэл ингээ хажууд нь явдаг. Тийм болохоор ингээд дандаа ингээ болгоомжтой юм тийм байх хэрэгтэй шүү гэл ярьдаг. Тэгээ тийм ч болохоор одоо ингээд өөр юм сэтгэл хөдлөлөөр аливаа юмд шийдвэр гаргадаггүй. Яг бодож тунгаага дүр дүнгийн бодоод за тэгвэл ингүүл ингээм байх гэж нэлээд бодсны ингээд үндсэн дээрээс юм шийдвэр гаргадаг. Тэр маань ээж аваа маань хэлдэг гэд одоо өгнүүдтэй амар холбоотой. Good vibes дээр гардаг үлээ үг нөгөө нэг одоо нэг явах хүмүүсийг явуул те сайн сайхныг хүсэх гээд яг энэ үг те. Тийм тэр нь болохоор free yourself. Тийм free yourself. Энэ дууны үг бас их олон хүнд айгуу таалагдсан баха. Цаана нэг түүх мөх байгаа юм. Машинтай төгчөрч явж хагаад. Тэгэл ингээл айгуу олон ингээл хүмүүсийг ингээ харсан чинь л нийл юмд юм баригдмал нэг юм дотроо нэг жоох юм тээгээд явж байгаа юм теншнтэй их тэгж хүмүүс надад анзаарчихсан. Тэгээд би ингээ хүмүүсийг ажиллаж байхдаа өөрийгөө бодоод намайг одоо сэтгэл төр яг юу зовоож ийн вэ гингүүт ингээд айл хэдийн ингээд надаас хамаарахгүй зүйл би санаа зовоод яваад байна. Тийм. Одоо юу хэмтэй хүн хүлээж мүлээх ч юм уу тийм. Тийм эсвэл ингээд нэг юм найз майзтай гомдох ч юм уу ингээд итгэжсэн одоо найз маань ингээд итгэлийн маань алдах юм хийсэн ч юм уу тийм. Нэг тиймэрхүү ойрын хүмүүсээсээ жоох нэг тийм сэтгэл дундуур мэдрэмж авсан. Гэтэ ингээд би тэрийг бодож явлаа гэд тэр шийдэгдэх асуудал биш. Харин тавьж явуулж хүлээн зөвшөөрөөд уучлаад урагшаа харах юм бол
миний сэтгэл арай хөнгөн байх юм байна. Тийм юм байна гэл тухайн үед төвчөрч явах үедээ би яг тэр зүйлүүдийг бодоол тэгээд тэр аяа ирээд тэр аяагаа би ингээд сонсоо үзчихсэн чинь л дотроосоо л шууд өөрийгөө чөлөөл өнгөрснийг мартъя би өчигдөр хэцүү байсан ч өнөөдөр арай өөр гэл энэ дөрвөн мөрт орж ирсэн. Тэгээ тухайн үед нь жоохон ганцаардчихсан. Тэгээ ингээд хүнтэй юм яриад өөрийгөө ингээд ойлгуулъя гэсэн шиг ингээд тийм хүсэл байхгүй хүн хаяадаа ингээд олон хүн дундайсан ч ганцаардах үед байдаг шүү дээ. Яг тэр үе дээрээ би яг явж исэн. Тэгэл хаашаач хамаагүй гүүмээр сэтгэл давчуу хинтэй ч байсан намайг ойлгох хүнгүй хотоор ганцаар гэл яг тэр дууны өгөөд маань орж ирээл тэгэл яг тэр дууга сая оны өмнө гаргасан. Аз жаргал хэрэг хүсэн амьдрал минь байсан ирсэн явсан бүхэн сайхныг хүсэн миний сэтгэл дурсамжгүй итгэл гэдэг нуурашгүй гэсэн хэдий ч өнгөрсөн дурсам чиг эргээс өгөхгүй хаашаа чамаагүй гомер сэтгэл аяа давчуу хинтэй чсэн намайг алах хонго хатар ганцаа зүрх тарих 2000 зорол дөхөн долоон би зон цагийн дараа доонуудын түүх гэвэл юм байна тий. Тэгэд одоо мөчөгийн хувьд бол ингээд түрүү хэлсэн шүү дээ. Яг амьдралынхаа яг шинэ үеийг эхэлж байгааг үе буюу яг л энэ дуучин гэсэн тий артист гэсэн энэ замлаараа явъя гэж шийдсэн яг энэ цаг хугацаан дээр хоёулаа ярилцж байна. Тэгэхээр би тэгж боддоо ингээ хүн их гой мөрөөдөлтэй байх их гоё. Тий. Мөрөөдлөө аль хүртэл хаа хүртэл яаж томоор ингээд зургалсан бол тий магадгүй тэгж томоор зургалж ээж нөө түрүүний хэлсэн жижиг асуудлуудыг тий даваад гарнаа гэдэг нь шүү. Тийм яг нэг хамгийн том одоо хөгжмийн салбарт харж байгаа том мөрөөдөл маань болохоор Grammy. Тийм тэгээд яг жоохон байхдаа л яагаад ч юм минь дотор тэр дүр зураг ингээд буугаад надад ингээд юм болно. Тийм болохоор надад ингээд санагдаад тэр жоох хөт сэтгэл буусан. Тэгээд тэр ингээд бодоод үзэнгүүт угаасаа дэлхийн нийтээр тэр хүний дууг сонсоод Billboard-д дуу ихний ингээд авччихсаад тэгж одоо юм хүмүүс хүлээн зөвшөөрөгдөх тийм уран бүтээл хийн гэдэг чинь бас төдий хэмжээгээрээ их хөдөлмөр, их сэтгэл зүрхээ зориулах тийм яг айгуу тийм их зүйлээ л ерөн шаардчихлаа юм л да. Тийм сэлгот тий. Тэгэл яг тийм том зүйлийг ингээд дотроо бодож явж байгаа болохоор жижиг сажиг одоо цаад бэрхшээл ч юм уу магтаал шүмж ч юм уу тэр зүйлийг ингээл окей гэл нэг ямар хүн дээрч хүлээж авахгүй тэгж ер нь бол явдаг. Тэгээ цаг үеийн ч гэсэн одоо дэлхийн нийтийн энэ сошиал хэрэглээ энэ одоо цаг үе өөрөөсөө бас одоо та нарт тийм боломжийг бас олгоод шүү дээ тий. Тэгэхээр бас айгүй том давуу тал тий. Одоо ер нь ингээд уран бүтээлүүдийг ингээл хийгээл тэр уран бүтээл болгондоо л ч өөрийнхөө хувьд нэг шат дахиад ингээл явж байгаа үе чинь бас айгүй олон одоо залуу артистууд гарч ирж байна гэл ингээд өөрөө бас энэ салбараа бас хэр харж гин тэ өөрийгөө бас хэрвэнлж гин хүмүүсийг хэр энэ уран бүтээл гоё юм байна гэд одоо тэгээд зөвхөн бас Монголдо сэтгэөө болчлаа шүү дээ тэ гойгоо дэлхийн хэмжээний артистууд одоо Солонгос улс гэхэд л одоо бүр тэг дэлхийн бараг хөгжмийн урсгалыг тодорхойлоод байгаа мó тэр хүмүүс те. Тэг штэ K-pop амар хүчтэй байгаа штэ. Одоо Coachella дээр одоо Blackpink-ийн гарч байгаагаас ахуулаад айгүй юм надад бүр амар бахархалтай санагддаг штэ. Аз хүмүүсийн хийж байгаа хөгжим нь яг одоо Европ, Америкт хүлээн зөвшөөрөгдөж байгааг харахаар. За яг Монголын хувьд гэх юм бол би яг нэг юм анзаарсан. Яг дэлхийд гарыг гэсэн зорилготой явж байгаа артистуудын хийж байгаа дуунууд нь бүр ингээд илүү ийм чанартай илүү юм сэтгэл шингээгдсэн юу надад анзаарагддаг. Тэрний зорилгоо шалтгаалаад бас өөр байгаа даа тий. Харин тийм би яг тэгж мэдэрсэн. Гэтэ нэрийг ингээд яг хилээд яах вэ? Бас яг 2-3 артистыг би дэлхий рүү гарах хэрэгтэй гэж юу ярьдаг, таньдаг одоо хүмүүс маань бол хийж байгаа юм бол илүү чанартай юу илүү гоё хөндлөнээр бас гоё санагддаг. Тийм байдаг. Ер нь мөчи багада хиний дуунуудыг сонсож өссөн бэ? За багада за Монголоос их юм бол мэдээж Kiwi. Тийм Kiwi бол Ука гихчийн фэн байсан. За гадаадаас гэх юм бол Beyoncé, Rihanna, Jennifer Lopez гэл яг нэг юм тайзны перформанс сайтай тэгэл
юм жоох хөвгт чинь амархан цээжлэхтэйгээр дуул амархан цээжлэл фэн болж байгаа шүү дээ. Тэгэл яг тэр гурван яг эмэгтэйг хараад том тоглолтуудын бичлэгүүдийг нь үзээл. Тэгэл би ч гэсэн ингээл ийм том студионд энэ олон хүмүүсийн өмнө ингэж дуулвал гоё ах та гэл яг тэр үзчихсэн зүйлээс надад тэр мөрөөдөл төрж эхэлсэн. Тэгээ манай аав нөгөө надад амар олон тийм DVD авчирдаг байсан. Одоо ингээд Britney Spears-ийн одоо цомгийнх нь одоо behind scene ч юм уу те ингээд клипүүд нь хэрхэн хийгдэж байгаа. Тэгэл тоглолтод яаж оролцож чинь гээл тэр чинь би 5 6 настай байхдаа тэгэл үзээл. Тэгэл үдчихэж байгаа юмараа хүмүүж нь хичээр. Тэгэл амар тухайн үс надад яг тэр мөрөөдөл төрж эхэлсэн. Танай үеийнхний одоо нэг нийтлэг хэлдэг үг байт юм а. Өөрийгөө хайж ийн. Тэгэхээр магадгүй ингээд дипломат боловсрал эзэмшээд те ингээд өөр мэрэгжил эзэмшээд явсан ч гэсэндээ өөрийнхөө одоо дуу хоолойг сонсоод өөрийгөө олсон хүний хувьд одоо яг яах ёстой байт юм бэ? Гэхдээ ер нь бол юм шүү. Бид нар одоо нэг зэв үеийнхнийг л өөрийгөө хайж ийн гэдэг өөрийгөө хайсан хүмүүс гэдэг байгаа болохоос ш бид нар ч гэсэн ингээд өөрсдөө хайсан байна, олсон байна. Магадгүй нөгөө цаг үе нарай өөрөөсөн болохоор бас нэг юм чөлөөтэй илэрхийлдэггүй байсан маш магадгүй. Гэтэл үнэхээр өөрийнхөө юу хүсэж байгааг, юу мэдэрж байгааг өөртөө ойлгуулж чадаагүй бол хүмүүс айгүй олон байдаг ш. Тэгэхээр би болохоор аль болох олон үнийг л үнэхээр тэр өөрийгөө хаяллаа хийж дуусгаад өөрийгөө олоод дуртай юм а хийгээсэй л гэж хүсдэг. Яг үнэ. Би болохоор яг юу байжсан. Тэг сургуультай сурч байхдаа Монголд ирж мэрэгчлэрээ дадлага хийжсэн 2 жил. Тэгээд гадаад харилцааны яам төрийн захиргаа дээр би 2 жил дадлага хийж хахад окей би энэ мэрэгчлэр сураад төгсвөл намайг ийм амьдрал хүлээж байгаа юм байна. Би ийм ажил хийх юм байна. Ер нь яг тийм ерөнхий мэдлэгийг авсан. За хажуугаар нь би яг дуугаас хийжсэн. Тэр үед чинь дуулалтынхаа ажлуудыг аваад оройдоо тоглолтонд оролцоод өдрөнд дадлага хийгээд дуунуудаа хийгээд яг юм 2 зүйлийг би яг зэрэг үүдсэн байна. Тэгэл яг анализ хийж үзээл алийг нь одоо хийхэр биелэнгээс чаргалтай юм ч юм уу те. Яг тэрийгээ ингэж дотроо ингэ бодонгууд дууга хийхдээ би ингэ цаг харахгүй, ядрахгүй, өөрөө амар пэшнэт тийм байна. Яг мэрэгчл маань ер нь хэдий гоё ч гэсэндээ харьцуулагдахаараа арай 2 дугаар байгаад очсон тий. Тэгээс манай дадлагын ахлагч яамд ажилдаг манай ахлагч манад хэлжсэн. Тэр хүн болохоор ингээд айгу мундаг боловсралтай мундаг хүн. Тэгээд чи ингээд яг хүссэн замаа сонгож аз жаргалтай явах хэрэгтэй шүү. Би ингээд ээжийнхээ хүслийг ээжийнхээ үгээр ээжийнхээ хүслийг үзэх гээд ингээд ээжийнхээ үгээр ингээд явсан хүн. Одоо ингээд хэдий ингээд амар амжилттай ингэж ажиллаж байгаа карьерын сайхан байгаа ч гэсэндээ яг юм сэтгэл дотроо амар тийм хаппи байгаа юм бол надад байхгүй байна. Тэгин чи яг өөрхөн хүссэн зүйлээ л хийгээрэй гэж надад манай ахлагч маань хэлсэн. Айгуу мундаг хүн байдаг. Тэгэл студ дээр лейбл дээр очингууд одоо манай дуу продюсер Lady Soul-ийн продюсер Десант ах. Цаачин болохоор яг нөгөө яг л дуу хөгч хүмүүсөө ингээл багасаал энэ зүйлийг хийгээд ирсэн. Тэр хүнтэй уулзахаар бас шал өөр үг хэлдэг. Ингээд яг өөрийнхөө амьдралыг өөрөө босгоод өөрхөн хүснээрээ ингээд явж байгаа хүн бол шал өөр. Тэр хүний vibe нь шал өөр. Нэг тийм тэгэл яг юм 2 адилхан хүнийг ингээл нэг нь дадлах нөхөн яг манай урлагийн яг 2 хүн ингээд харьцуулаад харангуут за энэ хүний юм байна, энэ хүний юм байна. Тэгэхээр юу юм байна гэдээ би юу нэг анализ хийж байгаа бас юмдаг айгу ойлгодог. За тэгэхээр үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр би яг насчцуудан ингээд хүмүүстэй л юм эсвэл дүүнэртэй хэлж байгаа шүү дээ. Сонгосон мэрэгчлэр юу ч нэ дадлага хийгээд үз. Тэр зүйлийг ингээд тэр төгсчөөд тэрүүгээр ажиллаж яснаас төгсгөөсөн өмнө дадлага хийгээд ингээд тэр ажлыг туршиж үзээд цалин авахгүйсэн ч гэсэн хийж үзээд тэр мэдрэмжээ аваад мөн өөрхөн хиймээр байгаа зүйлээ бас яг тийм яг оюутан байхтай л хүн чинь хин нэг юм хариуцлага хүлээгөө сурч мэдчих ингэж явж байгаа болохоор бас алдах хэрэгтэй. Тийм яг оюутнаас л амар гоо ашигласаа л гэж ер нь бол хүсэж байна. Тийм. Тэгэл эргээд харахад харамсгааргүй сонголтоо хийсэн байх байх л гэж би бодож байна. Тэгээ олон зүйлийг туршиж үзэхгүй, хийж үзэхгүй болол аль нь зөв буруу хүн мэдэхгүй. Тийм тэгж л бодож байна да. Төрөө энэ мэрэгчлэрээ яг явна гэдэг шийдвэр гаргахаас өмнө ээж өөртөө ингэ нотолсон гэсэн шүү дээ. Тэгэхээр чин тэр чинь
мэдээж уран бүтээлч болж чадна гэдгээ уран бүтээлийнхаа өнцгөөс нэг нотолж байгаа. Санхүүгийн хувьд бас санхүүгийн хувьд нэр яаж нотолж яаж ингэ зөвшөөрөөлөө. Яа. Тэ чин яг 3 дугаар курс хүртэл ээж аваасаа мөнгө авдаг нэг тийм байжгаад Монголд ирээл тоглолтуудаа оролцоод ингээл өөрөө санхүүгээ ер нь бол болгодог болсон. Тэгээ бүр ингээд даашаа ээж аав хоёртаа ингээд туслах хэмжээний ингээд хөрхөн мөнгө олдог болсон. Тэгэл яг хараат биш болоод санхүүгээс хараат туслангууд ээж аваа угаасаа энэ өмнө сонголтыг хүндлээл яг эхэлдгийм бэлээ. Тэгэл би юу асан миний тоглолтын ээж аваас хизээч үзэж байгаагүй. Тэгээд яг Triple X Seat Awards өнгөрсөн жил болоод тэнцээ би бүр яг ээж хоёроо үзүүлмээр санагтаад намайг ингээд үзээрээ гэд хэлээдээ ээж хоёр маань ирж үзсэн. Яг хит аваарцын тэр тайзны одоо засал чимэглэл бүжигчдтэй гэд тэр одоо үзүүлбэр перформанс явдал бүр амар гоё болсон. Тэгэл ээж хоёр яг миний охин чи бүр яг миний охин биш юм шиг байлаа чи шал өөр юм шиг болчихжээ гэл тэгээд яг тэр үед л ээж ороос мэдэрсэн юм л миний охин тэр ахгүй тайзны хүн юм биш үү. Тийм. Ээж хоёрт харахад бас айгүй татал мэдрэмж өгсөн болоо тэмцсэн байх л гэж бас боддог. Тэгээ өөрөө бас яг харуулъя гэж бодно гэдэг чинь өөртөө бас тэр хэмжээний итгэл бас байсан байж тээ. Тайзнаас ямар дуу дуулсан. Тэр чинь нэг бас эхлээд Let Me Down дараа нь Marilyn Monroe. Тэгээ яг энэ хоёр юм байна. Энэ хоёроо дуулсан. Тийм. Ер нь Triple X Seat Awards айгүй гоё болдог тийм перформанс судалжсэн. Бус артистуудынхаас айгүй гоё болчихсон тэр жил. Одоо ингээд нэгэнт ингээд шийдвэрээ гаргаад тий уран бүтээлч болох замлаа эхлүүлээд тий тэгээд ингээд яг ингээд нэг харах үнцэг ингээд нэг шовгонд олчлаа шүү дээ тий. Тэгэхээр дараагийн төлөвлөгөөнүүд юу байгаа бол ер нь бол одоо ингээд нөө уран бүтээлчд ингээд уран бүтээлээ хийгээл гараал ирэхээр үзэгчд бол ингээд левел дахиад илүү их юм хүсдэг шүү дээ тий. Одоо болохоор би яг цомгийн ажил дээр арай жоохон төлөвлөрч ирнэ ажиллаж байгаа. Тэгээд одоо би яг хийж байгаа дуу маань өмнө нь нэг юм хийгдэж байгаагүй арай жоохон рок тал руугаа дуу одоо нэг хийж үтсэн байгаа. Тэгэл клипнүүдийн хувьд ч гэсэндээ зүгээр л нэг камерын өмнө гоё хувцас өмсөөл гоё машинтайгаа л ингэ дуулаад тэр нь надад одоо сүлдэж жоохон утгагүй санагдаад тэр чин дуу нэг юм илэрхийлж байгаа. За тэнгүүт юу дууных нь одоо клип нь бас нэг зүйлийн өгүүлэмжтэй зохиолтой илүү яг юм уран бүтээллэг байгаасаа гэж би өөрөө бас айгүй хүсэж байгаа. Тэгээд үзэгчд маань ч гэсэн бас айгүй тэгж бас хүсгээр одоо хэмжээний болж байгаа. Тийм. Гэтэ яг мэдээж хипхоп дахих гэдэг шүү дээ. Яг хипхоп дуун дээр бол амар тийм утга зохиолын клип бол хэрэггүй шүү дээ. Ингээд яг зүгээр ингээ фристайл байх нь бол зүгээр. Яг өөрийнхөө хувьд гэх юм бол илүү бас клипээрээ хүмүүст илүү гоё юмыг ойлгуулъя, харуулъя гэж ер нь хичээж байгаа. Тэгэд нэг сүүлд гарсан Baby Night-ийн What is Love гэдэг дуун дээрээ яг тэгж зохиолтой ажилласан. Тэгээ нэг юм жижиг хэмжээний кино маркетинг тим зохиолтой ажилласан. Тэрнийхээ бас одоо 2 дугаар ангийн хийх гээ дараагийн дуун дээрээ одоос ажиллаад явж байгаа. Тэгээ уран бүтээлийн үед илүү чанартай болгоё, гоё юм үзүүлэе л гэж хичээж байна да. Дөрөв хоёлын нэвтрүүлгийн эхэнд ярьжсэн шүү дээ. И прожектгүй энэ амьдрал нэг тийм том төсөл гэдэг. Энэ төсөл дээр бид нар ингээд өөрсдийн гэсэн түүхүүдийг бичиж байна. Тэр түүхийн уналтын цэг эсвэл ийм оргил цэг өөрөөсөө бид нарт ийм цаашаа хэрхэн амьдрах вэ гэдэг нэг зам мөрийг гаргаж өгдөг. Би хувьдаа тэгж боддог. Тэгэхээр амьдралын тийм уналтын түүх байдаг. Уналтын түүх үү? Тийм. Эсвэл амьдралын тийм эргэлтийн түүх ч юм уу. Энэ миний амьдралын бас ийм олон зүйлийг өөрчилсөн. Надад нэг ийм өнөөдрийн мөчийг бүтээхэд ийм том хувь нэмэр оруулсан гэж ярил. За юу л юм байна л да. Би хүн яг нөгөө амар юм дотн байсан хүнээсээ ингээд толтгоор ч юм уу тий. Тэр үедээ би яг нэг хүнтэй эргэдэг байж байгаад тэгээд ер нь бол салаад тэгээд нөгөө яг тухайн үед нэг юм юу мэдрэгчсэн. Тэгэхээр байнга нөгөө хүнтэй хамт байж байгаад өөрийнхөө цаг энерги хүнтэй хуваалцдаг байж байгаад бүгднийг яг өөрлөгөө төвлөрүүлээд өөртөө ажиллаад эрхийн цагт л
хүн амар юм юу яадаг юм бэ? Одоо юу хинтэй тэр жоохон өсөлт гардаг ч гэх юм уу те. Яг нэг юм өөрийнхөө ингээд цаг хугацаа энергийг хүнтэй хуваалцгаа болоод өөрлөгөө төвлөрүүлсэн цаг мөчөөс эхлээд ер нь аюу юм тэчгүй тэр яг өсөлт болон уналтын яг гол яг юм гол цэг нь байсан ч гэх юм уу. Одоо ингээд тийм тэгэхээр юм болгон утга учиртай болдог. Хайда зарим зүйл одоо ингээд жоохон чамайг өвтгөж байгаа ч гэсэндээ тэр зүйлээс олж авч байгаа хүч цаашлах зүйл нь бүр тэрнээсээ илүү ингээд том байдаг юм байна л гэж байна. Тэг тухайн мэдэрч ирсэн юм байна. Тэгээ ер нь уналтын цэгүүдийг хүний амьдрал их олон тохиолдог гинэ. Хэр сайн давж туулсан бэ гэдгээр л хүний бас амжилт бас нэг хэмжигддэг гэдэг. Тэгэхээр нөө унахаараа тэндээ үлдчихэж бас болдгоо гэж ярьдаг. Болохгүй. Тийм. Тэгэхээр магадгүй мөчигийн уналтын цэг өнөөдрийн мөчийг бүтээхэд нэлээд том төлөв зөзүүлсэн гэж болох уу? Тийм, нэлээд том төлөв зөзүүлсэн гэж би бас хэлнэ. Тэр дуу уран бүтээл сэтгэл зүйн хувь тэр шахах гэдгийг ч юм уу те өөрийгөө бас нэг илэрхийлэх тэр орон зайг бүрдүүлсэн. Тийм. Би ч тэгээд саяхан гэхдээ яг 4 сар бол надад нэг жоох юм сэтгэл санааны явж жоох юм хүнд юм байсан. Нэг тийм байж агаад би яг энэ 4 сараас юу ойлгосон бэ гэхээр хүн яг өөрөөсөө л болдго юм бэ. Би өөрөө л ингээд ийм байх сонголтыг хийгээд ч юм уу те. Тийм болохоор л би одоо нэг жоохон сэтгэллээр жоохон гундуу тийм байна. Тийм учраас би өөрийгөө бас чаргалтай ч болгож бас болно шүү дээ. Ягаад энэ чинь ингэ байгаад байгаа юм бэ? Үгүй энэ чинь миний амьдрал өөрхөн гартаа ингэ байлах хэрэгтэй. Гоё өөртөө нэг гоё сонголтыг, гоё шин зүйл хийж үзээд сэтгэл санаагаа ингэж дээрдүүл хэрэгтэй юм байна гэл. Би яг нэг жоохон юм сэтгэл санаагаар унах үедээ ингээд эргээд ингээд бүх зүйл ингэж хийхэд амар том хүч орцсон байдаг. Хүн бас байнга ингээд ийм гоё байна гэж аахгүй шүү дээ. Таны хэлдгээр унж босно. Унсны дараа амар том гоё том сэргэлт ирнэ гэдэг шиг. Тэрийг бол яг 4 сард мэдрээд одоо ингээ айгу гоё болж явж байгаа тийм. Ер нь гэхдээ нэг тийм давуу тал байна. Ер нь бол яг хуу би бас ингээд нэг амьдралд мэдээ зөндөө асуудлууд тулгарна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө юу гэж тайлбарлуулдаг вэ? Окей. Тэ? Гэтэ бүх хүмүүсийн амьдралд асуудал байгаа. Тийм. Яг үнэ. Бүхэн өөрийнхөө өөрсдийнхөө амьдралын тэр асуудлуудыг үүрдэг, давдаг, туулдаг. Тэгэхээр би ч гэсэн ингээд өөрөө даваа тулах хэрэгтэй юм гэж өөртөө хүч өгдөг. Мужиг бас сонсохоор бас яг ингээд нэг өөрийгөө нэг юм одоо сэргээдэг тий. Өөрийгөө бас нэг юм ингээд өрөвдөөд тэнд нь байлгаад байдаггүй хүн байгаад байгаа хгүй. Яаж тэгэж өөрийгөө бас сэргээж чинь. Яа, юу гэж байгаа. Сэргээ гэхээр шууд биеийн хөдөлгөөн юм билээ. Ингээд дасгал хөдөлгөөн ингээ хийгээд нэг юм би цаанаасаа нэг юм уйтгар гонигтай биш болоод ингээд актив болоод ирэнгүүт нэг юм сэтгэл зүй дагаад бас айгүй ингээд гоё болдгийм байна. Тэгээд би жоохон ингээд юм гонигтай ингээд байгаад ирэхээрээ юу яадаг. Тэр зүйлийг зүгээр л өөртөө хүлээн зөвшөөрч чаддгүй юм билээ. Би ингээд юм байх ёсгүй би ёсгүй яг юу намайг зовоогоод байна. Алийг биччихээ тэмдэглэлийн дэвтэр дээр ингээд баахан бодож байгаа юм чид энэ дээр болохгүй юм тэр энийг одоо яаж шийдэх вэ? Энийг орхих уу одоо эсвэл тийм дипломат зангаа ярьдаг юм шүү. Тэгээд яг шийдэж болохоор шийдэж чадахгүй болол орхиол за тэгвэл одоо энэ байдлыг яаж дэвшлүүлэх вэ? Ингээд гоё юм хийл та маргааш юу хийх үү? Одоо ингээд ууланд найзуудтайгаа хамт гарах уу эсвэл ээж автай хамт ингэхүү тэхүү гээл юу хийхээр би чинь гоё ялдаг үлээ гэдгээ ингэж ихсааж үчээл нэг юм дэвтэртэйгээ ажилтгаа би чинь бас тийм ер нь бол нэг тийм хэцүү байгаа үедээ тэмдэглэл бичнэ гоё хийж болох зүйлсүүд энэ жигсаалт гаргаж чаад хийн ихнээс нь тэг гол нь өглөөсөө дасгал хийн тийм уран бүтээлч хүний хувьд нэг ийм онцлогтой байдаг штэ. Би уран бүтээлээрээ дамжуулах хүмүүст ийм зүйлийг өгөхийг хүсдэг тий. Өөрийн тэр үзэл санаа үнэт зүйлээ бас дамжуулахыг хүсдэг. Мөчи яг одоо зүгээр тэр бодож байгаа бодол мэдрэмжээ дуу болгоод ингээд дамжуулж байгаа энэ арга хэлбэрт хүмүүс зүгээр л би яг ийм зүйлийг та нарт өгөхийг хичээж байгаа шүү гэдэг тэр зүйл нэг байгаа. За аюу гой асуулт байна. За хамгийн нэгдүгээр яг өөр чинь амьдрал яг өөрөөс чинь шалтгаална шүү л гэж л ер нь бол айгу хэлэх гэж зүйлээс хичээдэг тийм. Тэгээд ингээд
хүн болгоо ингээд өөр ингээд амьдарч болно. Гэхдээ эцэстээ эргээд харахад харамсахгүй гоё ингээд байгаасай. Яг чин сэтгэлээсээ хүнд итгээд гоё чин сэтгэлээсээ гоё юм гоё дурлаасай. Найзуудтай итгэхээсээ тэгээд одоо энэ цаг хугацаа дахиж эзэж олдохгүй. Залуунаас өнөөдөр хоёулах ингээд сууж байгаа цаг дахиад ингээд эзэж олдохгүйтэй адилхан цаг мөч бүрийг гоё ас жаргалтай өнгөрөөхөөсэй. Гоё тайван сайхан байгаасай. Тэгээд ингээд гоё ирч хүчтэй байгаасай л гэж өрнээгөө хүсдэг энэ зүйлийг хүрхийг хичээдэг. Хамгийн гол нь хүн өөрөөсөө л болдог гэдгийг юм хэлхийг хүсдэг. Тэгээ ер нь бол яг хүн өөрийгөө зовоодаг, эсвэл өөрийгөө ажиргалтай байх гэдэг яг үнэ. Тэр ингээ телевизийн бичлэг ингээд нөө архив болоод үлддэг шүү дээ. Тэгэхээр магадгүй энэ бичлэгийг чи 10 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа үзвэл ирээдүйнхээ тийм хамгийн гоё тийм оргил хэсгийг ингээд би яг амьдралынхаа яг оргил хэсгийг энэ мөчийг би яг ингэж төсөөлж гинэ гэж тэгж хэлвэл яг ямар хэсгийг ингээд зүгээр яг болцсон юм шиг ярьж өгч надад чадах бай. Төсөөл за би яг энэ төсөөллөг гэдэг дотроо л ер нь байлгадаг юм байна л да. Би яг нөгөө насандаа мэдрэх оргил мэдрэмжүүд өөр тэгээд за нэгдүгээр ш гэх юм бол яг мэдээж Грэммийнхаа шагналыг авсан байна. Нэг талаасаа. Тэгээд яг хоёр дахь яг гоё хүсэл мөрөөдөл гэх юм бол би бас айгүй гоё гэр бүлтэй болоод айгүй гоё ээж болоод хүний сайхан хань болоод нэг тийм аз жаргалтай гэр бүлийг ингээд цогцлоогоод явчих тэр үе бас амар гоё санагддаг айгүй оргил үе шиг надад ер нь санагдчихж байгаа. Тийм төсөөлөгддөг чинь бүр амар тийм гоё том зүйл шүү дээ. Тийм яг энэ хоёр зүйл яг 30-аад наснд маань биелсэн байх болов гэж бодож байна да. Баагийн лав сурангаар нэг юм хэлсэг байдیں۔ Нөгөө бодол гүйцүүл үйлдэл гүйцдэг гэдэг энэ их гоё. Тэгэхээр мэдээж яг энд хоёлаа суугаад ингээ ярьж байгаа ч гэсэндээ 10 жилийн дараа 30-аад наснд яг энэ хүсэл мөрөөд нь биелээд тухайд хэдүүлээ хамт ярилцах ч юм билүү те. Тийм. Яг би ямар хүмүүс дуртай вэ гэхээр гоё хүсэл мөрөөдөлтэй хүмүүс дуртай. Тэр хүмүүсээс урам зориг авдаг, ирч хүч авдаг. Тэгээд тэр хүний бүтээсэн түүх гэдэг өөрөө маш олон хүнийг ирч хүчтэй байлгах, шантрахгүй байх, их олон хүнд урам зориг өгдөг тийм зүйл байдаг. Тэгээд би чамаач гэсэн яг хүсэж мөрөөдөж өнөөдрийн өөрийгөө олсон шигэ одоо 30 нас нэлээд гараад Грэмми авах тэр мөчөд чиний амьдралын түүх бас олон хүнийг одоо ирээдүрөө мөрөөдлөөр хөтлөх тийм гоё түүх болоосай гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа. И прожект буюу и төсөлд маань оролцсонд маш их баярлалаа. За энэ гоё нэвтрүүлэгтээ авирж оролцсонд баярлалаа. Тэгээд сая яг тэр зүйлдээ хөрөншөө гэж хэлсэн надад бүр амар гоё санагдлаа. Тэгээд бас өшөө олон гоё зочдыг ураад өшөө олон гоё дугаар хийрээ гэж бас хүсэж байна. Тэгээд үзэгчдээ бас хэлэхэд өнөөдрийн маань одоо ярилцлагатай хамт байсан бас баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлэгтээ манай хамтран ажилладаг Эгэ косметикийн манай хамт олноос бас чамд бүтээгдэхүүнийхаа дийчиг бэлэг болгож дамжуулаарай гэсэн шүү. Баярлалаа. Би ч бас Эгэ косметиксийн брашинг хэрэглэдэг байхгүй юу? Тийм. Одоо гоё бүтээгдэхүүн хэрэглээрэй. Баярлалаа. Урилга хүлээж авсан мөчөдөө баярлалаа. Тэгээд үнэхээр гоё хүсэл мөрөөдлөө биелүүлээд хоёлаа бас эргээд Грэммигийн дараа ярилцъя. Маш гоё өрөөлөг өргөе. Тэгээд үзэгч та бүхэндээ бас өнөөдрийн дугаартай хамт байсан маш их баярлалаа. Тэгээд хүн болгоны зүрх сэтгэлд ингээд өөрийг нь хасааж яадаг тийм гал хүсэл байдаг гэсэн та бүхнийг бас тэр гал хүслээ хасаагаад хүсэл мөрөөдлөө биелүүлээ. Тэрнийхээ төлөө бас тэмцээсэй гэж хүсмээр байна. Өнөөдрийн дугаартай хамт байсанд баярлалаа.